үүрэг гүйцэтгэхэд амаргүй. Тагнуулч Бизягийн Чилхаа. Бизягийн Чилхаа нь 1900 онд Даргангийн нутаг Баруун худаг гэдэг газар төрсөн. 1927-оос 1948 он хүртэл дотоодыг хамгаалах газар дотоод явдлын яамд тусгай үүрэг гүйцэтгэж байхдаа 1932 онд Даргангаас оргон гадаадад гарсан оргодод хөх хандыг устгах, 1938 онд Бандит гэгэний хийд Мянтвын сүм дээр байсан Японы тагнуулын хэсгийг задлан сарниулах, 1939 онд халуун аршааны төмөр замыг дэлбэлэх, 1945 оны чөлөөлөх дайнд Жанжин Миждийн удирдсан морьт отрядын болон 1948 онд Испанийг устгах группийн бүрэлдэхүүнд оролцож байсан. Түүний эх орныхон төлөө гаргасан гавьяа зүтгэлийг үнэлэн Байлдааны гавьяаны улаан түгийн одон, Байлдааны медаль, Монгол зөвлөлтийн ялалтын медаль, Ингрийн цаг, дуран, хутга, буу, дээлийн торго зэргээр удаадараа шагнажээ. Тэрээр өөрийн тусгай үүрэг гүйцэтгэж явсан тухайгаа нь дурсамж дуртатгалдаан өгүүлэхтэй. Даргангийн хөх ханд гэж хулгайч 1930 онд Өвөр Монголын Давангийн хошуунд очсон байлаа. 1931 онд эргэж ирээд баригдсан ч Чонголын ангийн шорон гэвдэж оргоод явчихсан юм. Намар нь буцаад ирэхэд нь бид нар барьж чадаагүй буудалцаж байгаад алдсан юм. 1932 оны хаврын нэг шөнө ханд холбоо морьтой буу зэвсэг агссан 5 хүний хамт суман дээр дахин ирж өөрийн эхнэрээ аваад явчихсан байв. Ингээд сар гаруй болж байтал Нарангийн ангиас намааг дуудаж төлөөлөгч Дамдин сүрэн, Сандаг сүрэн, Дорж сүрэн нар Чилхаа таныг нэг хүнтэй хамт явж хөх хандыг гадаадаас олж устгах хэрэгтэй гэж Чонголын ангийн дарга Батбаяр тушаал өгсөн. Та хинтээ явах вэ? Гэхдээ нь Жанцан гэгчийг дагуулan явж тэр үүргийг гүйцэтгэхээр тохиров. Ингээд хоёул Өвөр Монголын Давангийн хошууны Үхэр чулуу гэдэг газар очоод адуу ирж явсан Балжин гэгч хүнийг баривчилж ханд хаан байгааг хэлж өг гэсэнд нөгөө ир би та нарт бариад өгч чадна. Одоо гэртээ би эхнэртэйгээ хоёулахнаа мухлагт унтдаг юм гэлээ. Бид хоёр эндээс өгсөн даалгавар ёсоор бид хандтай өшөөтэй хүмүүс бидний хэдэн мордыг хулгайлсан учраас түүнийг барьж агт мордноос нь морь авах санаатай. Хандын адуун хаан байна гэж асуун заалгаж аваад хандын адуунаас 2 хээр морийг нь барьж нөгөө Балжин хүлж орхиод хандын гэрлүү өөрөөр очив. 3-4 гэрийн баруун урд байгаа мухлагт ханд байдгийн байжээ. Би түрүүлэн мухлагны өдийг онгойлгоход ханд босон харайхад буудаж орхисон чинь онсонгүй. Харин эхнэрийг нь онцчихв. Ханд зугтаж гэрт нүцгэн орлоо. Гэрээс хандыг гаргахыг шаардан хашгирч гэрлүүн нэг бууцсанд гэрт нэг эмэгтэй хүн ёолон орилоход ханд гэрээс нэг гартаа галын хөрс барьж нөгөө гартаа улаан өмгийн бодолтой жижиг зүйл барин гарч ирээд дахин мухлаг руугаа угсах ихт нь буудсан чинь хандын толгойг онож бодолтой зүйлээ алдаж өгнө. Ингээд хандын толгойг Нарангийн анги дээр авчран нөгөө 3 төлөөлөгчд өгсөнд төлөөлөгч Доржсрын хандын толгой мөн байна гэж таниад Жанцан Чонголын анги руу өртөөгөр хүргэж өгсөн юм. 1938 оны хавар бидний 6 нөхөд сургагчийн хамт Нарангийн отрядаас ургаш Хашаат гэдэг газар хүрч 2 гэр барин тэндээ байрлав. Нарангийн отрядаас 3 хүн нэмж авч даргаар нь намайг томилон хэл нэвтрэн Бандит гэгэний хийдийн зүүн талд 4-5 км-т буй 2-3 хүнд Японы радио нууц станц байгаа. Түүнийг шатааж зарим зүйлийг нь олзолж авчрах үүрэг өглөө. Бандит гэгэний хийд хүрэхэд 80 гаруй км бөгөөд Хүмбэр хос морьтой хэл нэвтэрч 40-50 км орчим явж байтал нэг нөхөр маань алга усанд бид буцаж бас нэг нөхрөө холбоо баривлахаар явуулав. Харин нөгөө алга усан нөхөр маань хэлийн харуулын цэрэгт баригдаад отряд дээр хүргэгдсэн байлаа. Сургагч нар манай хоёрыг отряд дээрээс машин суулган бидэн дээр авчирсан ч баригдсан нөхрийг минь буцааж аваад явсанд бид 9 үл цааш явсан. Гэтэл нэг өдөр бидэн дээр захын харуул суулгасан хошуунаас 17 сайн морь авах бичгтээ Өвөр Монголын 2 цэрэг яаж ч болсонгүй хүрээд ирэхээр нь баривчлан амьд гэрч үлдээж болохгүй даалгавартай тул ёсоор болгов.
Ингээд цааш явж нэг гацаанд бүгэж байтал нэг морьтой хүн биднийг харж байгаад явсныг бид хориглосонгүй. Харин нөгөө хүн цааш очиод хүнд хэлсэн байлгүй. Машинтай хүмүүс ирж бидэнтэй хэсэг буудалцаж байгаад буцаад явсан. Бид цааш явж чадалгүй буцаж ирэв. Тэгээд хэд хоног амарч байтал цаад талд хүч нэмээгүй байгаа тул дахин явах хэрэгтэй гээд нэг хүн нэмж 10 хүнтэй болоод явлаа. Бандит гэгэний хийд дээр очиход 17 байшин байна. Их л харанхуй шүн байсансан. Нэг байшингийн цонхыг нь хага зохиж бүгдийг сүйтгэж орхиё гэж би буруу шийдвэр гаргасан маань алдаа болсон юм. Биднийг цонх хага зохиж гранат шидэх гэж байтал нөгөө цонхоор манай ярин пилийг буудаж онов. Бид нар сандарч эсэргүүцэн хэд буудалцаж 2 гранат шидээд ярин пилийн шарилыг авч зугтлаа. Тэд ч бас биднээс айсан бололтой бидний араас хөөсөнгүй. Өнөө устгах даалгавартай радион дооч хурч чадалгүй буцаж явж байгаад Өвөр Монголын 20 гаруй зэрэгтэй тохиолдон буудалцаж ямар ч хохиролгүй хэл нэвтэрч ирсэн бөгөөд энэ удаа амжилтгүй явсан юм. Ингээд 5-6 хонож байтал хөлийн цаана 20-од цэрэг байна. Түүнийг устгах даалгавар авч Эренцэн, Бүдүүн гиндэн, Ламсүрэн нарыг нэмж аваад 10-аад хүнтэй болоод Өвөр Монголын Мянтвын сүмийн хойд талд Мянтвын уулын энгэрт хүрэхэд Өвөр Монголын харуулын цэргийн 4 гэр байлаа. Шүн дөхөж очин гэрлүүнд буудаж эхэлсэнд би аль ч улсад хэрэгтэй хүн түргэн тусламж үзүүлнэ үү гэхэд нь бид нар цэргүүдэн гарга гэж шаардсанд 10-аад цэрэг гарч ирснийг нь устгав. Ингээд даалгавраа биелүүлээд Мянтвын сүмийн урд байсан суурьнд хүрэхэд түрүүчийн бидний очисон харуулаас гэрийн араар гарч зугтсан болон шүн манаанд гарч байсан цэргүүд нутгийн хүмүүстэй нийлэн бидний эсрэг буудаж бид ч буудалцсаар наашилж замда хулгайч сөөсгий дорж гэгчийн адуунаас унаамор сэлбэж Монгол руугаа буцаж ирсэн юм. 1939 оны 100 намайг гэртээ байхад машинтай хүмүүс ирж дуудсанд гарч уулзвал отрядын сургагч Орлоо бас нэг хар нүдтэй сургагчийн хамт байв. Энэ хар нүдтэй сургагч нь дотоод яамны ерөнхий зөвлөх байсан гэдгийг сүүлд нь мэдсэн юм. Тэд намайг халах голын байлдаанд тусгай үүрэг гүйцэтгүүлэхээр явуулах гэж дээрээс шийдвэрлсэн билээ. Та дуртай 2 хүнээ хамт авч явах хэрэгтэй гэсэн учраас нутгийнхаа 2 хүний хамт Манжуурын төмөр замыг дэлбэлэх үүрэг авч Тамсаг, Баянбүрд, Нөмрөгийн харуулыг дайрч хэл нэвтэрлээ. Авсан үүргээ биелүүлэхээр шөнийн 11 цагаас хойш өгсөн тоолыг булж ёсоор нь гүйцэтгэж Тамсаг дээр буцаж ирэхэд тусгай гэр барьж хоол унд бэлтгэсэн байжээ. Тэнд амарч байтал маршал Чой болсон Цэдэнбал, элчин сайд Иванов нар ирж бид нартай уулзаж гачигдал зовлон асууж бид гурвыг баян түмэнгээр дайрч нутг руугаа буц гэсэн. Сүүлд нь маршал надад хэлэхдээ халах голын байлдааны үед маш их хүч гаргаж юм бүтээсэн гэд надад хэлсэн юм. Бодвол тоол нь зохих үүргэн гүйцэтгсэн байхаа. 1941 оны 100 отрядын наадам дээр явж байтал намайг төвөөс дуудаж байна. Шуудангаар явах хэрэгтэй гэж замын зардал өгч төвд ирүүлсэн бөгөөд дотоод яамны ерөнхий зөвлөх байсан нэг сургагч нь маршал Чойболсонгийн зуны байранд даваачиж маршалтай уулзуулсанд та урд нь их ажил хийсэн. Одоо бас чухал ажил хийх болно гэж хэлээд намайг шагнуулахын гэлээ. Тэгээд тэр өдөр сайд шагдарч явтаа хамт явж улсын баг хурлын дарга Бомцэнд дээр очиж байлдааны гавьяаны улаан тугийн одонгоор шагнагдав. 1945 оны 8 дугаар сард Монголын цэрэг Өвөр Монголын хөлийг нэвтэрч байхад намайг дуудаж Нарангийн отряд дээр очисон. Аймгаас 80 хүмүүс дуудагдан цугларч тусгай майханд цугласан байлаа. Гэтэл маршал Чойволсон, Иванов нарын хүмүүс ирсэн бөгөөд тэндээс маршал намайг ганцаарн гин байшинтын төв дээр аваачиж 1 хоног болоод маргааш өглөө цэргийн яамны жанжин штабын дарга Рубин гэдэг зөвлөх автомат буу нэгийг надад өгсөн. Намайг тэнд түр хүлээлгэж байгаад Мижид жанжныг ирэхээр хамт явах хэрэгтэй. Би энэ тухай Мижидэд хэлсэн гэж маршал Чойволсон хэлээд явсан хойно Мижид жанжин ирж Мижидтэйгэн хамт 400 гаруй хүмүүс бид нар хэл нэвтэрч Өвөр Монголын цандийн хийд дээр төвлөрсөн бөгөөд тэндээ байж байгаад байлдаанд ороогүй 10 дугаар сард Нарангийн отряд дээр сайн дурын отрядын цөм тарж орон нутагтаа бутсан тул би гэртээ бутсан юм. 1948 оны хавар Чоноголын пунктын дарга Саарлаас
миний биеийг дуудаж дордог сайдын тушаалаар бандит гэгэний хийд дээрээс хүн авч ирэх хэрэгтэй гэсэн даалгавар өгсөн юм. Тэр авч ирэх хүн манай эндээс суурин суулгасан радиотой тийм хүн байжээ. Би нэг хүний хамт явж тэр хүнийг авчирсан юм. 1948 оны 6 дугаар сард намайг төвд дуудан ирүүлв. Гэтэл баруун Шинжаан муж руу хоригдол казах жултай, мөн хоригдол арагчаа, партизан давгцэр нартай ховд руу явуулсан юм. Тэнд очиход дотоод яамны сайд Цэдв генерал биднийг ухтан авч тэндээс бодончийн отряд дээр очлоо. Тэндээс 4 хүн нэмж авсан бөгөөд Оспаныг алж толгойг нь авч ирэх хэрэгтэй гэж Цэдв даалгавар өгсөн. Мөн л би ахлагчаар явлаа. Гэтэл Оспаны тэнд хүрээгүй явтал нэг нөхөр маань олон морьтой цэрэг наашаа өнгөрлөө. Бид нарыг харсан байх ёстой гэж айгаад цааш явж өгсөнгүй учир буцаад ирсэн. Орлогч сайд дүнхэрж яв тушаалагч дахин явуулах болов. Дахин 2 хүн өгч бид нарч цөм зөвшөөрч явлаа. Хээр гараад нөгөө хамт явсан хүмүүс чинь Оспанд ойртохын аргагүй. Түрүүнд нь манайхан очиод эхнэр хүүхдээ алуулаад сүйдлүүлсэн гэж ярьж байгаад хантайжийн ууланд хүрсэн бөгөөд гэтэл нэг нь би муу явахгүй гэд явдаггүй. Мөн ингээд ямар ч үүр гүйцэтгэж чадаагүй буцаад 1948 оны 11-р сард хотод ирлээ. Энд ирсэн хойно Герман Винтов нэгийг надад өгсөн бөгөөд уг нь баруун тийш явахдаа би хэрэглэж явсан юм. Ингээд орон нутагтаа буцсан юм. 1949 оны хавар Нарангийн пунктын дарга дуудсан учраас төвд ирэхэд мөн Цэдв генералаас Баталга дээр радиотой хятад тагнуул байгаа. Түүний радио хэмхлэхгүй. Эхнэр хүүхэдтэй нь андаар нь барьж иргэсэн даалгавар өгөөд 2 үл таних хүний хамт Цааншанд 70 задгадаар дайрч хэл хүртэл 20 хоног боллоо. Ингэж цаг алдаад хизээ хойно хэл нэвтэрч Баталганд хөрсөнд бид нарыг очихоос 2 хоногийн урд радиотой хятад явсан байсан учраас үүргэн гүйцэтгэж чадсангүй буцаж ирсэн. Ингээд орон нутагтаа гэр малын ажилтай байж байлаа. Эх орныхон төлөө гадаад дотоодод явж үүр гүйцэтгэж байсан тухай миний амьдралд тохиолдсон томоохон асуудлууд гэвэл энэ байна. Хэмээн даруухнаар өгүүлсэн байдаг. Энэхүү өгүүлэлээр сонсогч танаа 1930-1940 онд Монгол орны гадаад нөхцөл байдал хүнд үед тагнуулын байгууллагатай хамтран ажиллаж эх орныхон тусгаар тогтнолын төлөө амбиян хайргүй зүтгэж явсан эгэл жирийн ард эрэлхэг тагнуулж Визягийн Чилхаагийн тухай өгүүллээ.